машинчид, механик жуулагчид та бүхэн амар сайн байцгаана уу? Ургац баян, унат сариван, тавтай сайхан намаржиж байна уу? Монголын үндэсний радиогийн ургацын далай нэвтрүүлэг 58 дахь намрын хаан 13 дахь дугаараа эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлэг сурвалжлагаа бид намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2022 нэгдсэн арга хэмжээнээс бэлтгэлээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг 9 дүүргийн төмс үндэсний ногооны тариалан эрхлэгч 400 гаруй аж ахуй нэгж иргэн үндэсний үйлдвэрлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулан худалдан борлууллаа. Ингээд бид орон нутгаас ирж намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2022 нэгдсэн арга хэмжээнд оролцсон тариаланчийн төлөөлөлтөд уулзаж ярилцсан юм аа. Тэгэхээр бид энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа Орхон аймгаас ирсэн Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч ногоочин Жаргал гэж үнтэй уулзж байна. Сайхан намарч гэнэ үү? Сайхан намарч гэнэ үү? За ургац энэ жил ариун байв уу? Ой, хайр мэл хор бороо сайхан жил боллоо. Та энэ жил Орхон аймгийн Жаргалант сумаас нийс Улаанбаатар хотод намрын ногоо өдрүүд гэдэг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Энэ та хэд жилдээ оролцож байна? Би энэ 4 дахь жилдээ оролцож байна. Хичнээн төрлийн хүнсэн ногоотой хэрэг таамж. Үндсэндээ 6-7 төрлийн хүнсэн ногоотой ирлээ. Орлуулалт ямар байна? Орлуулалт юу гайгүй дайггүй шүү. Хүмүүс худалдах чадвар гайгүй байна. Ер нь ногооны үнэл ханш бууж байгаа шүү. Ерөнхийдөө тэгээд хүмүүсээ бас тохирж яриад бас хотойхоо хэрэгцээнд үнийн хямдруулаад ингээд өгч байгаа хүмүүстэй. За хүнсний ногоо ямар үнэ ханштай байна? Ногоон сонгон, дууган, төмс, бүр манжиг тийм. За өнөөдрийн байдлаар хөрөс шар манжин байцаа гамбал ер нь 1500 л өгч. Ангийн хямднэр төмсөө 900-аас 1000-д сонгоноор 2500 ногоо сонгоноор 4000 өгч. Тэгээд яхаа брокколи энэ навч нэлээд авчирсан дуслаа. Эрдэнэ тогтдоо мөн дархан л ус цахилгаар өгдөг юм анахс. Яг авгсан ногоон дархан сэвж авдаг. Энэ жилийн ногоон өмнө ханшил явах вэ? Эхэнтэй бол шинэ оролцох бол бас бид нар 2500 гаргасан. Одоо буугаал ер нь бол тэгэл төмс мөс чинь яг тэндээ 800 хавцаа 700-аар ч авч ийн луу мөн тэр ханшиж яхан буултайгаа зарж байгаа нь ер нь жахан 1000 гаргал зарагдчих байгаа. Ер нь нэг олон хэл сайхан үндэснийхээ үйлдвэр дэмжиж одоо хүнсэд аж ахуйхаас 5 төрлийн ногоо баг 10 төрлийн жижиг нарийн ногоотойгоо тоон тутамд нь 100 төгрөгийн урамшуултыг зарласан байна шүү дээ. Төмсөөс бус ногоо тий. Тэгээд тэрийг одоо бидний мэдээг одоо оруулж өгч байна. Аппликейшн суулгаад. Тэгээ мөн төрөнд орж авах эхлэж байна шүү дээ. Тэгээ одоо урамшуулт авах байхад бид нэмсэн шивэд оруулсан байгаа. Аппликейшн нэгээд ногоо юмд оруулсан. Ер нь жил та ер нь хэдийн хэмжээний ургацаар авсан ургацынхаа сансан хэмжээг борлуулж чаддаг уу? Ер нь борлуулах шүү дээ. Намар хинхтэй илхэн борлуулаад зайранд ичдэг. Тэгээ ер нь бол 50-60 тонн авна шүү дээ. Тэрийг зайрандаа хийгээл тий зайр чинь тэгээд хавар намар ингээл 100 хүртэл энэ жил бас ногоо нэлээд үнэтэй гарч сүүлээрээ төмс мөс шар манжин луу гэдэг гайгүй тухай хэлээ. Нэг баг 2000 хагасаар тэгж өсөж төмсөнд төрсөн мэдж байгаа зү тий. Тэгэхэд маань шууд төмс 80000 өгчлээ одоо өдөгчтэйсэн лээс хэрэгтэй л байлаа. Сайхан манай дажгүй сэтгэл хангалуун байд тий. За баярлалаа. Намрын ногоо өдрүүд за хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанаас үргэлжлүүлж байна. Тэгэхээр бид энэ Дархан уул аймагт газар тариалан төмс үндэсний ногоо тариалдаг Дархан аймгийн Орхон сумын тариаланч мөнх цэцэг гэж үнтэй уулзж байна. Сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За ургац тарай ариун байна гэж. Энэ жил ургац тарай их ариун байна. Сайхан намар болж байна. За өөрөө ер нь нэлээд олон төрлийн ногоот ирсэн биз дээ. Тийм ээ. Ногооноос гаднаас ингээд даршилсан ногоонууд багшгүй тийм ээ. Тэгээ би одоо өрхийн тариалан эрхлээ 2000 оноос хойш одоо 22 жил тариалан эрхэлж байна. Одоо жил болгоны ногооныхоо нэр төрлийг оршуулж байгаа. Тэгээд зах зээл бас худалдаа авалтаа хараад нарийн ногоо ер нь голцоо их тариалж байгаа. Тий. Нарийн ногоо бас бүдүүн ногоогод бол ашиг орлого ихтэй. Тэгээ бас их сайхан байдаг болохоор нарийн ногоо ер нь бол төлхөө
тариалж чинь. Тэгээд тариалсан хүнсийн ногоогоо нэмэн өртөг шингээ зах зээлд бас өөрөө одоо ингээд дарчлаад 2000 оноос хойш бас ингээд зарж байна тий. Зах зээлд гаргаж байна. Тий, зах зээлд гаргаж байна. Намрын ногоо өдрөд үзэсгэлэн бодлоонд тасралтгүй нэг 14 жил бол явсан байдаг. Оролцоод сум орон нутгаа төлөөлөөд байнга оролцдог. За нодлон жилиг бодвол арай бага, арай харьцангуй бага. Гэхдээ сая сүүлийн хоногуд бол бас эрс худалдаа авалт нэмэгдэж байна л да. Нодлон бид нар чинь бас нөгөө дөнгөж эхний нэг өдрөл ерөөсөө оволцсон шүү дээ. Юм уу гаргаж амжааг авахтаа л ерөөсөө худалдаа авалт маш сайн байсан тий. Энэ жил бас тиймэрхүү. Гэхдээ сүүлийн өдрүүдэд бол маш сайн боллоо. Тий, сайн байна. За нийт бол хүнсийн нарийн ногоо, бүдүүн ногоо нийлээд нэг 10 хэдэн төрлийн ногоотой ирж байна. Бас даршилсан бүтээгдэхүүн бас 12 төрлийн бүтээгдэхүүнтэй ингээ оролцож байна да. Даршилсан бүтээгдэхүүн одоо нэрлэл ямар бүтээгдэхүүн? За энэ болохоор нэг хулууны салаад байна, халуун чинжүү байна, экрата салаад байна, улаан манжингийн салаад байна, алаг салаад байна, шарсан байцаа байна, соус байна, асарт байна, өгөрцөө байна. Босод бас 3 төрлийн салаад нь дууссан байгаа. Мөөгтэй личо, помидорны нухшиг манай брэнд бүтээгдэхүүнүүдийг бас төрүүлээ дуусчлаа. Ер нь бол ногоо шингэрж гинэ үү манайх. Энд одоо нөгөө төмсөн дуур байцааны ажигаас гадна брокколи нөгөө гаднаас эвтер орж идэх үсэн ногоонууд бас ингээд тариалаа зарж штэ тийм үү? Тий, эх орондоо манайхан ч ер нь айгүй сайн ногоо тарьдаг болсон ба штэ. Сая нэг ковидын 2 жилгээд хүнсний хятад ногоо маш өндөр үнэтэй байлаа. Тэгээ өөртөө ер нь тарьж болохгүй юм гэж алга байна. Сайн сортынхон өрийг сайн сонгох юм бол ер нь урахгүй юм гэж алга. Тэгээ айгүй сайхан энэ гадаадын гой гой өрнүүдийг тариад ерөөсөө хятадаас тутгааргүй сайхан урах заавж штэ нарийн ногоо тий. Жишээ нь нарийн ногоо бол одоо таны авчсан ямар ногоо вэ? За энд болохоор ингээ брокколи тий өөрөө ингээ тарьсан толстой сортын помидор байна, шанцаа байна, юуцаа байна. Тэгээд одоо энэ нэг турк сортын юм халуун чинжүү айгүй сайн худалдаа авалт хийдэм байна. Жил тариалсан. Энэ бол маш сайн борлуулагдаж байгаа. Халуун нь бол дуусж байгаа, амтд нь үлдчихэд байна. Тэгэл помидор гэд хамгийн гол нөгөө нарийн ногооны үрийг аягүй сайн сонгож аваад тарих юм бол одоо нэг гарц сайн. Тэгээд амт одоо чанар сайн болохоор хүмүүс худалдаа авалт гарсан юм. Хичнээн тонн ногоотой ирсэн да. За би нэг 5 тонн хуурай ногоотой 2000 шилтэй ногоотой ирсэн. Одоогийн байдлаар нэг шилтэй ногоо нэг 60-70% нь бол зарагдчихад тий. Хуурай ногооч гэсэн ер нь дууслаа. Одоо нэг тонн гар ногоотой л үлдчих. Тий, сайн зарлаа. За баярлалаа. За баярлалаа. Та нарын ажилтан ч гэсэн амжилт хүсье. Ургацын далай нэвтрүүлэг 58 дахь намрын хаан 13 дахь дугаараа хүргэлээ. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2022 нэгдсэн арга хэмжээнээс бэлтгэж сонсогчдаа бүхэнд хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэсэн редактор Дугар Сүрэн, найруулагч Оюун Цэцэг.